За өмнөх хүчлэг дээр би та нарт Mushoku Tensei-гийн Light Novel-ын эхний болон 2 дугаар хэсгийг нь ярьж өгсөн. Өнөөдөр би та нарт 3 болон 4 дугаар хэсгийг нь ярьж өгөх болно. Өнөөрөө бас би саяхан нэг вебсайт хийсэн. Тэр вебсайт дээр би 7 хоног болгон шинэ 10 chapter Mushoku Tensei-гээс монгол хэл рүү орчуулан тавих болно. Та нар тэгээд уншмаар байна уу яанаар байна те линкийг нь коммент хэсгээр үлдээчи. За тэгээд шууд бичлэгэндээ орцгоё. Өмнөх хэсэгт Rudis маань их сургуулийн төлбөрөө олохоор хамаатныдаа ажил хийхээр ирсэн байдаг. Гэтэл түүний 10 насныхан төрсөн өдрөөр түүнийг нэг мананы шурга дайран өнгөрснөөр өмнөх бичлэг маань дууссан байгаа. Паах надад бол сонир санагдаад байна да. За тэр яг guys тэгээд эхний бичлэгийг нь үзчихэд ороод ирвэл одоо үзэж байгаа бичлэг маань хамаагүй илүү гоё санагдах болно гэдэгт итгэлтэй байна. Rudis нүдэ нэгэ тарталаа диваажин шиг газар ичгэж хөрхи ингээл чадраа болгуулчдгийм байх таа гэж бодож байтал. Хажууд нь нэгэн хүн дүрстэй хачин юм зогсож байх өгөөд өөрийгөө хүний бурхан гэж танилцуулав. Тэгснээ би чиний амьдралыг саяхнаас хойш ажиглаж суулаа. Тэгэд үнэхээр сонирхолтой юм. Тийм болохоор би чамд яг одоо энд зөвлөгөө өгөхөр зогсож байна гэв. Rudis уурлаж тэгээ тайшин би чиний хүслээр чамайг зугаацуулахын тулд өдөө болтол амьдарч тэгэд үгсэн болж таарах нь. Тэгээ надад туслана гэв. Үгсэн нохоон бас өмнөх амьдрал минь төрсөн ах дүүс маань надад туслана намайг дэмжинэ гэж ярьжсэн мөртлөө эцсийн намайг гэрээс минь хүчээр хөөж гаргасан. Энэ амьдрал чинь үнэхээр хуурамч бас шудраг бус юм гэж зөрхөндөөс нь тэр нэг гомдлоо гаргав. Хүний бурхан хариуд нь за тайвшир та. Тэглээч чи ерөөсөө үхэх байгаа. Бид хоёр яг одоо чиний зүудэн дотор ярьж байна. Би чамайг албаар хүлээч хүү төрүүлээч хүү. Харин чи сая нэг маананы шуурган төртөөд хаа байсан чөтгөрийн төв рүү шилжчихсэн. Чөтгөрийн төв бол ус хоол бахтай зэлгүүд араатан амьд дээр дүүрсэн аюултай. Чи миний зөвлөгөө өгөрөл бол тэнд амьд үлднийг санахын чирэггүй гэв. Rudis үхэхүү гэдгээ мэдээд баг зэрэг тайвширч. Өмнөх амьдралдаа үхсэн ч гэсэн харамсах юм байгаагүй. Гэтэ энэ удаагийн амьдралдаа үхэж болохгүй. Ягаад гэвэл намайг хүлээж байгаа. Намайг хайрладаг хүмүүс минь байгаа. Тийм болохоор тэрний хүн бурхныхын зөвлөгөө хүссэн хүсээгүй дагахаар шийдэв. Rudis чамайг сэрэхэд хажууд чинь хүн байх болно. Тэр хүнээс битгий ягаарай. Харин ч эсэргээрээ хамтарч ажиллаад түүнд туслаарай гэж хэлээд алгуулв. Rudis сүднээсээ сэрэв. Түүдэг галын хажууд дээрээсээ суг хөвтөж байх бөгөөд Rudis галын цаан сууж байгаа хүнийг харталаа. Супертгэд овгийн чөтгөр дүрээрээ сууж байв. Rudis жаахан барьцаалтсан ч гэсэн хүн бурхны хэлснийг санаад чөтгөрийн хэлээр сайн байна уу хэмээн мэдчихлээ. Тэгтэл тэр чөтгөрөө хүний хэлээр өдөөсөн чи ч сонин хүүхэд юм а гэв. Хүний хэлээр ярьж чаддаг чөтгөр бололтой. Эрис тэр чөтгөрийг хараад бараг л өмдөндөө авчихуу гэлтэй орилж хашгижж өөлж эхлэв. Ямар ч хүмүүс ч тэр чөтгөрүүд ч тэр супертгэдийн овгийн чөтгөрийг харахаараа иймэрхүү төрлөөр реакшн үзүүлдэг бололтой. Тэгтэл манай Rudis ерөөсөө айгаагүй шинжтэй байсан да. Чи ч хачин хүүхэд юм а гэж хэлсэн ийм учиртай байжээ. Түүнийг Rudis гэдэг бөгөөд ам данцын яриа шиг тимч зэрлэг баалмад хүн мэддэг араатан биш байл харин ч эсэргээр сайхан сэтгэлтэй энгийн даруухан аюул. Ямар сандал тэднийг ухаан алдсан байхад нь олж дулаацуулж тэгээд бүр хүүхдэд нилээн жигтэйхэн сайн бололтой. Би та хоёрыг заавал гэрт чинь хөргөж өгнө гэж амлав. Эрис Rudis хоёр нилээн сайн найзууд болчихсууллаа. Тэр хоёр шүнжэнгөө буу алж хонсон байд юм. Энэ газрын зураг дээр харагдаж байгаачлан манай хэд Асура хаан тулсын газар нутгаас хаа байсан энэ хүртэл буюу чөтгөрийн төв хүртэл шилжчихсэн юм. Маргааш нь тэд нэр яг хажуу талд нь байх мэгүрдгэж чөтгөрүүдийн амьдардаг тосгон руу явхаар болсон юм. Явах зам нь тимч дардан байсангүй. Чөтгөрийн төвд тогтсон зам гэдэг байх зүйл байхгүй хад тасах чулуугаар дүрсэн ер нь л явхад ядаргаатай. 1 км замыг бүхэл бүтэн 3 цаг туулж байж арай гэж хүрдэг. Rudis 10 минут толхаад л манай хоёрыг эндээ байж гэж хэлчихэд явчаад хүрээд ирдэг. Яагаад ингэж хэдэм болоо гэсэн чинь манай Rudis-ийн тухан дээр байдаг тэр нэг улаан өнгөтэй алмаз нь ойр хавьд байгаа мангасуудыг мэдэрдэг юм байна л да. 10 минут болоод байнга мангастай таарч ийн гэдэг чинь тэр авь нь амар их мангастай гэсэн үг. Rudis манай хоёрыг хүүхэд болохоор эндээ байж гэж хэлчихэд өөрөө төрүүлж очиж тэр мангасуудыг зохицуулчаад тэгээд буцаж ирж тэд нэр хамтдаа явдаг үйжээ. Өнөөх тосгонд орж ирлээ. Тэнтгэн чөтгөрүүд манай Rudis-ийг таньдаг бололтой. Хилийн шалган дээр нь жаахан хил ам зөрөлцөөд. Азар манай Rudis чөтгөрийн хил мэддэг байсан тул та. Тэр хэвдэ нэлийн гайг ойлголцоол яваад байлаа. Тэгсэн манай Эрис нөгөө чөтгөрийн хил түүж байхгүй. Ойлгож байгаа ч юм юу ч алга. Тэгсэн очиж ич тэр хилийн шалганы дурак манай Roxy-гийн аав нь олж тарав. Нэг зөндөө энэ тосгон болоо. Roxy-гийн өлгийн нутаг юм байна. Тосгоны ирчүүд нь одоогоор анд явчихсан байгаа бололтой. Тэнд зөвхөн охид болон хүүхдүүд л байсан юм. Тэдний аж амьдралыг нь харуул яст мэлхийний хуйгын дотор амьдардаг. Тэгээд нэг эмийн ургамал ихээр ургуулдаг. Тэгээд энэ чөтгөрүүд чинь бүр өвчин тусчихгүй бол 200 хүртэл насалд юм байна. Тэгэхэд 150 хүртэл гоо сайхнаа алдахгүй хадгалсаар л байт юм байна. Rudis Roxy-гийн ааваас Roxy-г 44 настай гэдгийг нь олж мэддэг. Rudis овгийн ахлагчтай ярьж байна. Би энэ хоёр хүүхдийг заавал гэрт нь хүргэж өгөх болно гэж байх юм. Овгийн ахлагч нь чи ч хот суурин руу орч чадахгүйгээс хойш энэ хоёрыг яаж хүргэж өгөх гэж байгаа юм бэ? Хэрвээ чи тэгж хүмүүсийг наалж явах юм бол чиний зорилго чинь биелэхгүй босуу гэхин тэр. Rudis түүнийг сонирхоод Rudis-ийн зорилго нь яг юу юм бэ гэж асуув. 700 жилийн өмнө Laplace Perugus хоёр тулдаж байх үед Rudis болон түүний супер довгийнхан бүгдээрээ Laplace-ийн талд хүчин зүтгэж байжээ. Супер довгийнхан 3 дахь нүднийхээ ачаар хизээч отолтонд орно гэж байхгүй.
бас тулааны талбарт маш хүчрхэг овг. Нэгэн өдөр Лаплас супер довгийнхонд бүгдэнд нь өөрийнх нь хараалтай чадыг өгчээ. Ясмин дээрээ супер довгийнхан бүгдээрээ чадаар тулдаг бөгөөд тэр чад нь өөртөө хамт төрдөг. Суперч төр төрхтөөл нийсүүлтэй байдаг ба аяанда том болох тусам тэр сүүл нь өөрийнх нь биеэс салж ундаг. Салж унсныхан дараа тэр сүүлээ өөрсдийнхөө жад улгаж зэвсэг болгодог юм байна. Тийм ч учраас өөр зэвсэг хэрэглэх, хүнтэй солилцохыг ерөөсөө хүсдэггүй. Насан туршийнх нь өөрийнх нь зэвсэг болдог юм байна. Гэтэ түүнийг нь үл тоож Рүүжерд овгийнхаа ахлагч нь байсан тул бүх цэргүүдтэй Лапласын өгсөн жадыг бүгднийг нь хэрэглэгэж тушаажээ. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэр жадыг ашиглах тусам супер цэргүүд оюун санаагаа алдаж эхэлсэн бөгөөд сүүл рүүгээ харсан болгоно л алж хядаж устгаж бүр өөрсдийнхөө аав ээж эхнэр үр хүүхдүүдийг хүртэл хөнөөсөн. Рүүжертийн ганц хүн аавынхаа хараалтай жадыг нь устгаж аавыгаа ухаан оруулаад өөрөө нас оржээ. Рүүжерт ухаан орсныхаа дараа Лапласыг үзий ядаж түүнээс өшөө авахар шийдэн Пергусийн талд тулалдаж Лапласыг тэднэр бүгдээрээ ялсан юм. Түүний дараа Рүүжерт 300 жилийн турш чөтгөрийн твээр явсан боловч даанч нэг ч супер довгийн хүн ерөөсөө хараагүй гэдэг. Мөн супер довгийн нэр хүнд шалдаан унаж энэ тентхүү гадуурхагдаж үзий ядагддаг болсон юм. Тийм л учраас Рүүжерт овгийнхоо хамгийн сүүлчийн амьд үлдэгч мөн ахлагчийн хувьд овгийнхоо нэр хүндийг буцаад сэргээх зорилготой юм. Манай хоёрыг гэрт нь хүргэж өгч, үргэлж сайхан зүйл хийж сайныг түгэж явах нь өөрийнх нь ганц хийж чадах зүйл бололтой. Рүүдисийн сэтгэл нь хөдлөөд Рүүжертэд би ч гэсэн таны энэ үйл хэрэгт чинь хамаг байдагаараа туслах болно гэж амлав. Маргааш нь тэднэр дараагийн хот болгоо Рикарес гэдэг газар руу явах болно. Тэдний гарахаас өмнө Мегүрт тэдэнд нэгэн сэлэм өгдөг бөгөөд бас нэг хідэн богцны мөнгө өгдөг. Чөтгөрийн твийн ашигладаг мөнгөн валют нь жаахан өөр, алт мөнгөн зоос гэж байхгүй, харин оронд нь төмөр зоос, чулуун зоос, ногоон зоос гэсэн юмнууд байдаг. Гэтэ эндхийн валют нь жаахан сул, хамгийн үнэтэй зоос нь ногоон зоос буюу $10-той тэнцдэг. Тэгтэл Асура хаант улсын хөрөл зоос нь $10-той тэнцдэг. Тэгэхээр үүнээс харахад чөтгөрийн твийн амьдрал ядуу жаахан мөнгө олоход хэцүү гэсэн үг. Тэдний аялалч үргэлжилсээр Эрис үргэлж ийм адал явдалтай амьдрал хүсдэг байсан болохоор ирч хүчээр дүүрэн байлаа. Харин тэгсэн чинь Рүүдис бүр шургаж унчих гал ядарсан амт явжила. Мань хоёр Рүүжертэд хэлсэн юм л да. Та бид хоёрыг хүүхдийн хуваар биш, ингээд дайчны хуваар хүлээж авч үзье чи. Бид нар ч гэсэн мангастай тулалдмаар, тантай мөр зэрэгсэж явмаар байна гэж хэлдэг. Тэгээд тэд нэр гуруулаа хамтдаа тэр мангасуудын эсрэг тулалддаг болсон юм. Эрис тэр сэлмээрээ бүхэл бүтэн чоны сүргийг юу ч шимшиг ганцаараа ялцдаг. Хэрвээ Эрис энэ янзаараа явсаар байх юм бол Паулаас ч илүү сэлэмчин болж магадгүй юм. Рүүдистэй нэг зүзүүл байсан алсан мангасуудынх нь мах нь үнэхээр муухай хамттай. Тэгээд Рүүдистэй мэгүр тусгноос авсан тэр эмийн ургамалтай нь махаа холиод идсэн чинь ягаад ч тэм тэр муухай хамтыг нь дарчихсан. Тэгээд цаашдаа ерөөсөө л энэ эмийн ургамлыг авч явж явах хэрэгтэй мэн гэж ойлгодог. Рикарас гээд нөгөө хотод ирлээ. Хилийн шалган дээр нь баахан цэргүүд гарчхаж сүүлийн дээдэнд үзэгдсэн гэдэг сургаар цэргүүд ингэж хамгаалтаа нэмсэн гэхийн. Тэгсэн чинь манай Рүүжердийг үхлийн төгсгөлд гэж нэрлэлт юм байна. Рүүжердийг байна гэдгийг мэдэх юм бол онц байдал тогтоох юм бах уу. Рүүдис нэгэн санаа төрж хажуудаас нэг цэнхэр өнгийн бэхээр Рүүжердийн толгойг нь ялаад түүнийг мэгүр довгийн чөтгөр гэж хэмээн итгүүлээд тэд нэр хилээр амжилттай нэвтэрдэг. Энэ твд маш олон төрлийн чөтгөрийн овог амьгууд байдаг. Яг л суперч шиг. Гэтэ та нарт тэднийг мангастаа андуурч болохгүй шүү. Мангас бол ямар ч оюун ухаан байхгүй зүгээр зэрлэгээрээ ингээ байгаль дээр оршиж байдаг. Маананаас үүсдэг харин чөтгөрүүд бол оюун ухаантай ингээд нийгмийн бүтэц зохион байгуулалтанд орж амьдардаг. Одоо үед хүн чөтгөрийн твд чөтгөр хүний твд ингээ явж яхах нь хууль бус зүйл биш. Тэдний хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол мэдээж мөнгө олох, орлогын их үүсвэртэй болох хэрэгтэй. Шууд тэд нар адал явдал хайгчийн төв рүү явдаг. Рүүдис тэнд байсан хүмүүсийн анхаарлыг татаж манай ах супер довгийн хүн одоо та нар айцгаа зутаацгаа гэсэн чинь нөгөөдөл нь илгээ хагартал инэ. Супер довгийн хүн ногоон өнгийн ус байт юм. Түүнээс цэнхэр биш. Эргүү бацаа минь гэж тэд нар Рүүжердийг танихгүй байна. Рүүдисийн төлөвлөгөө бол супер довгийн нэр хүндийг сэргээхэд туслана гэж амласнараа түүний нэрээр ингэж олонний анхаарлыг татаж алдартай болж нэр хүндийг нөсгснөөр аяанда энэ нь Рүүжердийн нэрийг засах юм. Тэгээд адал явдал хайгчийн нэрийг хүртэл үхлийн төгсгөлгээд нэрлэлчихдэг. Соло левелинг дээр ч гардаг шиг бас адал явдал хайгчийн төвшин гэж байгаа. SSF хүртэл. Манай эдээ дөнгөж эхэлж байгаа болохоор F. Цолоосоо зөвхөн дээшээ нэг, доошоо нэг төвшний ажил хийх боломжтой. Тэгээд яг FD ранг төвшөнд нэг олигтой цалинтай ажил байсангүй. Дандаа нэг алга болсон муур, ачаа зөөх, туслах ажилтан гэх мэт юм. Тэгээд юу ч гэсэн манай эдэдэн буудалтаа тэр өдрөө хоноглохоор болов. Мэгүртийн өгсөн боксны мөнгө нийтдээ 130 чулуун зоос бөгөөд хоол унд дэм буудлын зардал гээд өдөрт нэг 20 чулуун зоос үрэх юм байна. Тэгсэн чинь нэрээс тэмтэй чөтгөрийн хэл ойлгохгүйгээсээ болоод тэр явийнхаа хүмүүстэй ойлголцож чадахгүй бүр зодолтоод байдаг насан. Тэр шөнө Рүүдисийг унтаж байхад зүүдэнд нөгөө нэг хүний бурхан дахиад орж ирэв. Энэ удаа өгөх зөвлөгөө нь тэр алга болсон мөрийг олох гэсэн ажлыг ав. Тэгэл чиний энэ мөнгө санаа зовох зөмнөл чинь алга болох болно гэдэг. Маргааш нь тэгээд хэлсэн ёсоор нь алга болсон муурны ажлыг авав. Рүүжертийн 3 дахь нүднийх нь ачаар тэр алга болсон муурных нь мөрийг нь мөшгсөөр ашгүй нэгэн олцохдаг. Тэгсэн чинь энэ зүгээрч нэг алга болсон муурны хэрэг биш болол тэ. Эднэрийг бүр хулгайлсан хулгаангийн тэрэг болоо авчив.
Хулгайчид нь энэ 3 дурак ололтой. Рудис ахлагч болтой гартай нэг ярилцах гэж үзсэн чинь өөрийг нь өшгөлчтэй. Ердөө түүнийхэн төлөө Рүжерт очиод тэрнийхэн толгойг нь авчдаг. Рудис тэрэнд нь баламгтаад дахиж хүн ингэж битгий шалтгаангүйгээр ингэж алаарэ гэж гуйдаг. Мань хүн муу зүйл хийсэн л бол тэр бол муу хүн гэдэг бодолтой бололтой. Нөгөө хоёр хулгайчаас нь та нар яг юу идэв гэж асуутал бид нэр амтан хулгаалаад тэгээд түүнийг нь олж өгсөн юм шиг жүжиглээд мөнгө авдсан юм гэдэг. Тэгвэл та нар C ранк руу орч чадах уу? Тийм ээ бид нэр C ранк руу орч чадна гэхдээ C ранк руу орчих юм бол F төвшний амтан олох даалгавар авч чадахгүй болчихно шүү дээ гэдэг. Рудис нэг нь санаа төрсөн нь энэ хоёр хулгайчийг C ранк руу оруулаад тэгээд тэдний C ранк ажлыг нь бид нар хийх болно. Харин энэ хоёр хулгайч бидний F ранк ажлыг хийх болно. Нэгэсэндээ ажлаа солилцсон гэсэн үг л дээ. Гэтэ яг үндэ Adlevel хайчийн дүрмэнд ингэж ажлаа солилцох нь ингээд хууль бус байдаг. Гэтэл хууль бус дүрм зөрчиж байсан ч гэсэн мөнгө олж ивэл олж ил байгаа шүү дээ. Тэгсэн чинь Рүжерт түүнийг нь эсэргүүцв. Би энэ муу хүмүүстэй хамт ажиллахгүй гэх юм. Эрис Рүжертийг зохиож чи ч гэсэн муу зүйл хийж байгаагүй гэлөө. Бид нар ч гэсэн муу зүйл хийдэг гэж Рүжертийг шахсаар байгаа түүнийг зөвшөөрүүлждэг. Үүнээс хойш манай гурав C ранк төвчний ажил хийсээр байгаадаа нийтдээ 1875 чулуун зов суглуулсан байдаг. Харин нөгөө хоёр хулгайчийн хувьд гэвэл дахиж тэгж амтан хулгайлдаг ажлаа болсон. Харин оронд нь өөрсдөө шавж устгадаг шүсээ зарах гэх мэтийн арай дээр аргаар мөнгө олдог болсон. Тэгж байхдаа Рүдисийн хэлсэн ёсоор үхлийн төгсгөл идэг нэрийг гүйцлүүлэгч нь сайн утгаар нь тараадаг. Хүн муу зүйл хийж болох ч бас засарч болдгийн нэг жишээ. Даанч түүнийг нь Рүжерт ойлгохгүй дандаа муухаарсаар л байдаг. Нэгэн өдөр манай гурав нэг ажил авчиад тэр ажлынхаа газрын зүг явжсэн чинь өөр хоёр Adlevel хайгчтай нэг ажиллаа 3 зэрэг давхацсан болж таарав. Хамгийн түрүүнд мангасыг олсноо шагналын мөнгийг авна гэж тохиролцохоодог. Тэгсэн чинь Рүжерт нөгөө Эрис зодуулдаг 3 Adlevel хайгчийн араас явъя. Тэгэхгүй бол тэр 3 бацаан үхчихэж магадгүй гэдэг. Манай Рүжерт тэр нь хүүхэд арахаараа заавал хамгаалах гэдэг юм л та. Ер нь л тэгээд тэр ажлаа солилцдог явдлаас хойш манай Рүжерт Рүдис хоёр жаахан эвгүй уур амьсгал орчоод байгаа. Нөгөө 3 бацааных нь араас нь дагаж яв. Тэгсэн чинь нэрэл айхтар том 2 мангас гараад ирдэг. Тэгсэн чинь өнөө 3 бацаа өөдөөс нь юу ч хийхгүй зүгээр үхээ хүлээгээ зогсож байгаа хон шиг юм байж их юм. Рүжерт очоод туслах гэсэн чинь Рүдис явуулдаггүй. Яг энэ гурыг шарахтаа дөхөл ахслын наахан нэрийг хүйтэн аврах юм бол илүү үр дүнтэй супер доогийн нэр хүнд өснө гэж бодсон юм шиг байгаа. Даанч тэгээ нөгөө 3 бацаа нисэргүүцэж чадах юм байхгүй ганцхан далайлтаар л нэг нь үхээд хөвдөө. Тэгээд дараа нь тэр 2 мангасыг зохицуулсны дараа Рүжерт Рүдис дээр ирээд мэдээч ууралдгийн байгааз аварч болох газар дээр нэгийг нь өхүүлчих юм. Тэгсэн чинь нэр 3 бацааны ахлагч нь ирээд анханасаа эрсдэлтэй гэдгийг мэдсээр ичиж ийм даалгаар авсан нь угаасаа бидний буруу байсан. Бид нэр бацаанууд бишээ. Бид нар бол Adlevel хайгчид. Энэ сонголтыг бид нар өөрсдөө л сонгосон. Тиймээс энэ бол бидний асуудал. Түүнээс ч та хоёр ингэж зодтолдох алба байхгүй гэдэг. Энэхүү Рүжерт тэр бацааны толгойг нь илэх биш, харин мөрийг нь атгаж хүүхдийн ёсоор хандсан дуушлаарэ гэж хэлээд Рүжерт тэр бацаануудыг Adlevel хайгчийн хуваар хардаг болсон юм. Ингэжл тэд нэр саллаа. Рүдис уг нэг төлөвлөдөг баатар болсон чинь өөрөөс нь болоод нэг хүн өгснээс болоод яалтчгүй сэтгэл санаагаар навс унсан л та. Яг тэгж доошоо харсан байхад нь Эрис ирж түүнийг зөхиж ухаан оруулаад тэгээд Light Novel дээр тэр Рүдисийн зохиулж хавцсан газрыг нэрж Эрис долоож өгч аргацсан байт юм билээ. Тэгээд цаашаа явж нөгөө мангасаач олов. Нөгөө нэг гахаа Adlevel хайгч дөө хөрх юм айл эзний чадраа болчихжээ. Манай гуравч тэгээд яг л атгсан гар шиг баг шиг хамтарч ажиллаад тэр могоог буулгаж авчиж чаддаг. Тэднийг олзоо аваад хотод буцаж ирсэн чинь нэгэн хүн морой тэднийг угтаж авах бөгөөд нөгөө хоёр хулгайчийг барьчихаж ийш тийш шиншилж доншуулж явсаар хагаад манай эдийг хууль бус зүйл хийдэг гэдгийг олоод мэдчихэж. Тэгээд мань хідээс авилга нэхэж байгаа юм чинь сар болон олсон олзынхоо 50%-ийг нь өг гэж байгаа юм. Хэрвээ үгүй болоо би та нар энэ явдлыг чинь дээшээ мэдгэж та нар дахиад хизээч Adlevel хайж чадхааргүй болно гэдэг. Зүгээр үл тоогоо зүхтаач болохгүй. Мөнгө өгөх юм бол мань хід бол амархан хоосорно. Эрисийг л гэрт нь хүргэж Adlevel хайж байгаа лицензийг авч үлдчих чадчихлаа бол энд байгаа хүмүүсийг алсан ч яах вэ гэж бодож байгаа юм чинь манай хүн. Тэр үед Рүжерт яг юу болоод байгааг ойлгоод өөрийгөө илчилдэг. Тэгсэн чинь хажуу авирганд нь байсан бүх хүмүүс бүр тэр зүхтаажааг нь харалтаа ёо. Ингэж л амар айдаг байх нь. Энэ минь одоо бүр яаж бүдэрж унаад байгаа юм. Нөгөө нэг саяхан л уйлж унжаад найзууд болоод байсан хоёр дураагч нь хүртэл манай Рүжертийг хараад айжчихсан байж байгаа юм. Тэгэхэд манай Рүжерт аимшигын царайгаараа нөгөө морийг айлгаад хэрвээ бид нэр дараагийн хотод очиход бидний Adlevel хайгчийн лиценз залгуулсан байх юм бол би чамайг газрын гаваар орсон чамаагүй хайж олоод ална шүү гэж айлгаад тэгээд мань хүн цутаагаад явчихдаг. Тэгээд Рүдис Эрис хоёр энэ хэрэгтэй сэжиглэгдээгүй аятайхан хотоос гараад ирдэг. Гарч ирэнгүүтээ Рүжертийг хайж олоод мань хэд эвлэрдэг байгаа. Рүжерт дайчин гэдэг
хамгаалах ёстой зүйлээ хамгаалдаг хүнийг хилдэг юм. Чи сая Эрисийг хамгаалахын тулд тэнд байсан хүмүүсийг алахад бэлэн байсан биз дээ. Инхүү Рүүжерт Эрис Рүдис хоёрыг дайчны ёсоор хүлээн зөвшөөрч мөнхөд юу ч болж байсан бие биенээ хаялхуу, бие бинийгээ үргэлж хамгаалж тэтгэж явах болно гэж амлацгаадаг. Маргааш нь Рүүжерт өөрийнх нь үснээс болоод хүмүүс айдгийг мэдээд үсээ юу ч хөө мулцлаа ичдэг. Гэхдээ баг үсгүй байхдаа илүү царайлах юм уу шээ. Тэгээд Рүдис ганцаархнаа төлөвлөгөө боловсруулаад шийдвэр гаргаадах нь бүтэхгүй гэдгийг ойлгосон. Тэм болохоор цаашдаа тэр бэр багийнхантайгаа үргэлж ярилцаж тэдний саналаар шийдвэр гаргахаар болдог. Хамгийн анхны хилэлцэх асуудал бол яаж Асура хаант улс руу явах вэ? Энэ газрын зургийг харж байгаачлан уг нь энэ Деважингийн твээр явбал илүү дөтөм шиг харагдаж байгаа мөртлөө Деважингийн тэв нь өөрөө маш өндөрлөг газар. Нисдэггүй л бол ер нь алхаж явна гэдэг бараг бүтэншгүй. Тэгээд цаг агаар муутай хот тосгод ядах юм байхгүй. Амьд үлдэх боломж ер нь л муу. Тэгэхээр ямар ч арга байхгүй чөтгөрийн твийг давж Миллис твээр дамжин Асура хаант улсад хүрэх юм. Хэдий тойрч яваад маш их хугацаа авах ч гэсэн аюул багтай. Аяллахын туршид хотоос хот дамжин тэндээ буудаллаж адал явдал хаягчийн ажлыг хийж дараагийн аяллаа зардлаа олонгоо бас тэр хавьда өөрсдийнхөө нэр хүндийг тогтоох юм. Тэгээд дараагийнхаа хот руу явна гэсэн маршруттай. Харин Рокси энэ үед Рова хотод ирчихсэн тэр нь Мананы шуурганд өртөөд бүр балгас олчиж Рокси өгсөн хүмүүсийн жагсаалтыг харж байгаад Паулын нэгэн зарлалтыг олж харав. Паул тэр зарлал дээр юу гэж хэлсэн байна вэ гэхээр Рүдисийг энийг уншиж байгаа бол ээж болон эгчээ бас Айша дүүгээ хайгаарэ. Надтай хамт энд Норн аюулгүй байгаа гэж үлдээсэн байж. Тэр зарлалыг бас Паултай хамт адал явдал хайдаг байсан хоёр гишүүн нь хардаг. Тэгээд Рокси тэр гурав хамтдаа Паулын гэр бүлийг хайхад туслахаар болдог. Лайт Ноул дээр Рүдис Эрист яаж хувцас суугаах талаар зааж өгсөн байдаг. Тэгээд багийн эрэгтэй хүмүүсэндээ хувц суугаагаад айлтай байна биш. Тэгээд Эрис Рүдисийн бандгыг угааж явахдаа нууцхан бас үнрэлсэн гэж байгаа юм. Анийн дээр нь л алгассан болохоос Рүдис бас ганцаархнаач гаач тойж биш. Үгүй яг аяллаа туршид Эрис Рүдис хоёр байн хамтайсаар байгаа. Тэгээд тийм л бие биендээ ижил дасал болцсон юм шиг байгаа юм. Бүхэл бүтэн нэг жил аялсны дараа манайд арай гэж чөтгөрийн твийг давж Миллис твийн усан бомт дээр ирлээ. Эрис анхуутайгаа далаа гэдэг зүйлийг харж байгаа болохоор шууд л хувцас тайлаж шумбаад ормоор байна гэдгийг. Рүдис ч олзуурхаа алстаа муухай нэж гисэн байжсэн чинь Рүүжертэй. Шаврын хаалт гэж нэг юм. Наад усан чинь баахан загас байгаа. Чамааг бол нэр усан дургүй үгүй нэг загас ирэл оп л гэж шүү гэж байгаа юм чинь. Нэг жилийн дараа манай хэдэж чөтгөрийн төв даяар алдартай болчихё. Эрис байнга зодон зөхөн хийж явдаг болохоор ууртай нохоо гэдэг хоч авчээ. Харин Рүүжертийг хамгаалагч нохоо. Тэгсэн чинь Рүдисийг юу гисэн гэж хоорон дог. Рүүжерт супер довгийн нэр хүнд нь овоо өссөн. Учир нь гэвэл Рүүжертийг хүчтэй гэж сонссон хүмүүс бүгдээрээ түүнийг нэгэн эсрэг нэг дүэлд дуудсан юм. Рүүжер тэгээ бүгднгийн ялж хайсан. Тэгээд ялагдсан нь ялсныгаа хүндэлтгээс хойшоо бас тэднэр нь төрсөн орон нутагтаа очиж Рүүжерт супер довгийн нэр хүндийг хүчтэй сайхан сэтгэлтэй гих мэтэр 100 яриа болгонд тэрээр тархааж өгчээ. Тэгээд манай хэд Миллис твэр усан онгоцоор гарах гэж үзлээ. Манай Эрис Рүдис хоёрыг 500 зоосоор гаргана гэсэн мөртлөө Рүүжертийг 2000 зоосоор гаргана гэв. Манай хэд айл хэзний эй төвшний адал явдал хайгчид болсон. Гэсэн ч гэсэн эс төвшний ажил хийсэн чи бүхэл бүтэн 1 жил болсны дараа 2000 зоос олно. Ингээл мөнгөний проблемтэй болчихоо гэж. Ямар тэгээд Рүүжертийг хаяад явуултай нэш. Ууг нь ч Миллис төв рүү гарчих юм бол Миллис төвд ажил хийх юм бол энэ тэгээс 10 дахин илүү их орлоготой цалинтай газар үйдэг. Даач онгоцны тийсний асуудалтай болчиход байна л да. Ямар ч байсан тэр шөнөөнөө зүүдэнд нөгөө хүн бурхан орж ирлээ. Өгж байгаа зөвлөгөө нэгсэн чинь маргаас хоол бариад ядуучуудын гудамжаар яв. Тэнд нэг үлбэрч өгч байгаа хүн байгаа. Түүнийг хоолол. Тэгэхэд юу болох нь маргаашийн бэлэг гэд алга болчдөг. Хүн тэгээд шашин шүтдэгч бай шүтдэгч бай ямар нэгэн хүнд бэрхшээл тулгархад заавал бурхан залбирдаг гэдэм байх лээ. Тэр нь үнэн бололтой. Тэгээд манай Рүдис бурханы хэлсэн ёсоор нь хийлээ. Тэр хоололсон хүн нь өөрийгөө чөтгөрийн эзэн хаан Гширацү Гширээсү гэдэг. Өчүүхэн болчи намайг хоололсонд баярлаа. Би чиний нэг хүслийг чинь биелүүлье гэж авах юм. Рүдис мөнгө хүсье гэсэн чинь сая үлбэрч өгөх гээд байжсэн амтнд одоо юу байх вэ? Тэгвэл чиний баад чинь болно гэсэн чинь би найз залуутай гэх юм. Гүчи тэгээ надад яг юу өгөх юм бэ гэсэн чинь нүрөө өгч ирсэн нүдр нь гараа ичв. Тэр чөтгөр манай хүнд богино хугацааны ирээдүйг харж чаддаг нэг нүд бэлгэлжээ. Юм болго ингээд 2 3 болж үзэгдээд ингээд толгойн өвдөж эхэлв. Тэгэж явахдаа өмнөх шөнийн тасартлаа шоудаад тэгээд өглөө шатцсан амтантай мөргөлдөөд замаа араашаа сохор иддаамын гэж яхад нь Рүдис түүнийг түлхчихдэг. Мань хүний дээрээс ваар унах байсан ирээдүйг харж л дээ. Нөгөө заламч өөч юм уу яаж ийна гэсэн чинь нөгөө хагарцсан ваарыг хараад гайхаж байгаа юм чинь. Нөгөө талд Эрис Рүүжерт хоёр сэлмийн бэлтгэл хийж байдаг бөгөөд Рүдисийг гэртээ ороо сууж байхад гаднаас Эрис Рүүжерт хоёр хөлсөнд гарцсан хоёр айхалсан амтаа ороод ирэхээр нэг заваа юм бодогдоод Рүдис Эрисийг хардаад байгаа юм чинь. Тэр явах нөгөө нүдэ манай хүн 7 хоногийн дотор ямар ч сан ашиглаад сурсан. Их хэмжээний маана ашиглаж харах юм бол илүү урт ирээдүйг хардаг. Эсвэл ирээдүйг хармаагүй байгаа үедээ бас ирээдүйг харахгүй ч гэж болд юм байлээ. Тэр нүдийг нь ашиглаад Эристэй тулалдсан чинь Рүдис Эрисийг насандаа аварж байгаагүй мөртлөө бүр тэг нойлдод Эрисийг ялчдаг.
Рүүдис тэгээ шууд давраад Рүүжерттэй үзэхэр болоод даанч тэгээ Рүүжерт чинь хэдэн зуун жилийн тулааны туршлагатай. Манай Рүүдис ирээдүйг харж чадах ч гэсэн Рүүжертийн хурдыг нь гүйцэхгүй хариу үйлдэл өгч амжихгүй байсараагаад ялагдчихж байгаа юм. Пүүлүүд нь 7 хоног өнгөрчээ. Одоо болтол мөнгөний проблем яаж шийдэхээ мэдэхгүй л байна. Аргаа бараад манай Рүүдис Эрисийн өгсөн таягийг зархаар болдог. Тэгж явж байхдаа Рүүжертэд баригдаад. Ийм чухал нандин зүйлээ Рүүдис арах гэж байгаад нэглэн дургуцлаа. Тэгсэн гудамжны үзүүрээс нөгөө нэг аригчин чинь гараад ирдээ. Өөрөө болохоор араатан овгийн хүүхдүүдийг хулгайлж язгуурт нундад зардаг нэг тийм хүний 8 хийдэг буруу гарын нөхөр байдаг. Манай хоёрт нэгэн санал тавьсан нь Рүүдисийг нилээ аяастай шидтэн гэдгийг мэдсэн. Манай нэг дараагийн нэг хідэн үйл ажиллагаанд нэг хамт оролцоод туслаад өгөөч гэдэг. Харин оронд нь бид нар наад хүний чинь нууцаар хилд авуулж өгье гэдэг. Манай хэд тэгээд хилд авч илээвэл одоо дүүрч дараа нь болох зүйлийг тэгж байгаа шийд чинь гэж бодоод тэр саналыг нь зөвшөөрдөг. Энэ үед Рокси нөгөө хоёроо дагуулчихсан. Яг Рүүдисийн байгаа газар ирчихлээ. Тэр хоёр нэг газар байгаа мөртлөө харин тааралдахгүй байгаа юм байна л да. Роксигийн тэр дагуулж ирсэн хүмүүс нь ч дээ. Тэр эмэгтэй элбэн үнэхээр сэрэлттэй байлээ. 2 3 чинь 5 6 юу юм бэ чинь амар олон эрэгтэйдээ зэрэг унтаж мутаанагаад. Тэгээд нэг зүйл спойлж хэлгээд энэ давар пах тэгж жагаад гомо юм шиг үлээх шин. Тэгэд манай хэд нөгөө хулгайчдад Рүүжердийг өгөөд нууцаар хилээр гаргуулахаар явуулцдаг. Харин Эрис Рүүдис хоёр унаж ирсэн гөрүүлээ зараад 3 алтан зоос нэг 9 хүрэл зоостой болсон. Тэгээд манай хоёр усан онгоцоор хилд авахаар явдаг. Өстө Рүүдис бүр өөрийгөө мөрөөдөж өгч нөө ингээл усан онгоцтой явжсэн чинь гинт хөлөг онгоц сүрээл. Тэгэл бит хоёр нэг ганцаардмал аралтай хоёулахна амьд үлдээл. Тэгэл мань хоёр ингээд Адам Эвэгийн үлгэр шиг юм болоо. Ёо өстө би бинийг хараас гүйтс. Эрисэр нь усан онгоцонд явахаараа ингээд бөөлждөг өвчтэй байлээ. Ангаах шидээр тэр бөөлжих гээд байгаа өгөөцсийг нь бас бууруулж улдсан мэлий. Тэгээ нөгөө газараа очих хүртлээ иймэрхүү байдалтай л явлаа. Манай хүн харин их сайн твцэн. Зовлонг нь ойлгож байна. Милис тэв тэр эцэст нэг юм гарч ирлээ. Азгүйч их юм уу яг тэднийг ирэх үеэр ингээд борооны үлрэл гэж байд юм билээ. Японд байдаг шиг 3 сарын турш бороо ерөөсө тасрахгүй ингээд амар ордог. Хүний явдаг зам ингээд явахын аргагүй болтлоо ингээд усан далаа болчдөг гинэ. Тэгээ түүнээс нь олоод тэр явдсан дэм буудлууд ингээд бүгдээр дүүрчихсэн. Тэгэхэд ямар ч арга байхгүй манай хоёр ингээд олон нийтийн ингээд дэм буудалд түрээсэлж ордог. Тэгээд Рүүдис Эрисийг үлдээчихэд Рүүжердийг авахар тохирсон газар руугаа явдаг. Нөгөө хулгайчийг дагаж явлаа. Тэгсэн чинь эн чинь юу вэ? Бүр гинт хэргийн бүлэглэл байдаг нас. Буруул гаравтайгаа орооцолчтой манайхан. Рүүжертийг суулгах гээд очисон чинь Рүүдистэй. Энд 6 араатан хүүхдээ хоёулаа тэднийг авръя. Би энэ барилга дотор байгаа хаана ямар хүмүүс байгааг мэднэ. Би бүгднийг алхуулна. Нэгийг ч үлдээхгүй. Чи харин очиод тэр 6 хүүхдийг аварж агаарай гэж хэлээд өөрийнхөө олсыг өөрөө тасцснаа торноосоо гарч ирээд тэнд байгаа бүх хүмүүсийг алж эхэлдэг. Манай Рүүдис араатны хил бас мэддэг. Тэгээд нөгөө хүүхдүүд дээр очиод ойлголцоод тэгээд шархнуудыг нэмчлээд тэгээд Рүүжерт чиш тэднэр тэндээс гардаг. Яг гараа явж исэн чинь нэг хүүхэд нь орлоод дотор нэг нохоо үлдээч гисэн байж тээ гэдэг. Рүүдис буцаж орж тэр нохоог нь олоод тамгыг нь сулалдаг. Гаднаас тэгсэн чинь өөр араатан хүмүүс орж ирээд Рүүдисийг хөдөлж амжааг байхад тэр араатан хүн нэг архирсан чинь манай хүнийг ямар ч хөдөлгөөнгүй бас ярих чадваргүй болгочдөг. Энийг нохоотой зүгээр л эрхэлж байсан чинь тэр араатан хүмүүс харахтаа энэ нохоон дэр зүй бус юм хийж байна гэж харсан бололтой. Манай хүний царай нь гаж юм ач хаагаас тайлбарлагч боломжгүй Рүүдисийг дош руугаа аваа явчих. Яасан ч хурд яв дэмдээ тусаараа тэгэл. Лайтна бол тэр Рүүжерт нөгөө нэг араатан хүмүүстэй таарсан байдаг. Тэгээд овоо хил амаа олцоод байжсэн чинь Рүүдисийг эднэр дош руугаа аваа явцсан гэдгийг мэддэг л дээ. Тэгэд бүр шоронд ингээ нүцгнээр нь 20 морин гэсэн гинэ. За тэ Рүүдис юм чинь тэнтэйгээ дамиа арах цагаа байж л байна л дөө. Рүүдис ингээ нүцгэн усанд орж ихт нь бас Эрис бас шагаадаг байсан гинэ. Рүүдис тэрнийг нь мэддэг мөртлөө ерөөсө тоодгүй байсан гэж байна. Тэгэхээр мань хүнд бол ингээ нүцгэн шоронд хорогдох бол нэг асуудалгүй бах уу гэж бодсон гэж байгаа. Харин нөгөө хулгайчууд дахиад баахан араатан хүүхдүүдийг хулгайлчихсан хилд авуулах гэдэг тулаа Рүүжерт араатан хүмүүстэй нийлж тэр гинт тэргийн бүлэглэлийг үндсээр нь устгахаар болдог. Рүүдисийг нэгсэндөө пас ичж байгаа. Харин энэ үед Рүүдис тарзан болцсон байж лаа. Бүх юм нь органик. Унтаж, хэвтэж, идэж, ууж байгаа юм нь бүх юмд байглаасаа хоол намттай юм. Тэгээд харуулын эмэгтэй хурж ирж ганж тонтон гэж хэлээ нүүрлэн ус цацхыг илээс тооцвол харьцангуй дажгүй байлаа гэж. Рүүдис Рүүжертийг тэр араатан хүмүүстэй уулзсан бөгөөд намайг энд байгааг мэдж байгаа. Тэгж жагаад намайг ирж аврах байх гэж бодоод тэндээ хүлээгээд сууж идэг. Хэдэн өдөр өнгөрлөө. Өстө шоронд өстө өөдөж өглөө. Түн дээр бас нэг хоригдол нэмэгдэж орж ирлээ. Хумсаа гараар буддаг жахан гарчин сонирхолтой залуу бололтой. Дил суул юм байвал туучдаг, шоо хайвал шуучдаг тиймэрхүүл гай. Араатнуудын тусганд ирж мөрийтэй тоглоом тоглож аваад тэр авийнхаа хүмүүсийн дансыг нь хоосолсон баг. Тэгж дургууг нь хүргэж агаадаа шоронд орчиж. Эр хүний жаргал эзүү хэрээ гэж онгон дагшин байгальтай ихээс төрсэн биеэрээ эр улсууданд дунд чөмөрөд ирж юу ч болсон хамаагүй хийн. Тэгж байтал тэр тосгон нь гинтэ галт шатаж эхлэв.
Тэгсэн нөгөө хулгайчууд чинь дошин дээр нь ороод ирчихсэн. Аль таарлсан охиныг нь хулгайлж хүчээр хийлж, аалж хядаж өстө даварчина. Рюдис бороо оруулж галыг нь унтраагаад дил суул юм туучдаг нөхөртөөгөө тэгээд өөрийг нь тулгаалж авчирсан хүнтэй нийлээд тэр хулгайчдын бүлэглийг зогсоохоор шийддэг. Анх таарсан нөгөө архичин чинь тэнд байж их бөгөөд тэр чинь бүр өмнөдийн бурхны гигантын төвшний сэлэмчин юм биш ээ базар байна. Рюдис маань дахир дутуу болчихгүй шиг арай гэж тэр нөхрөөс аятайхан саллаа. Нүдэнэгээ тартал Эрис Рүүжерт хоёр ирчихсэн байдаг. Рүүжер телсэн ёсоор нөгөө бусад гэмт хэрэглийн бүлэглүүдийг нухчин дарсан байдаг. Ингэж л манай гурав аратнуудын баатар улс юм аа гэж. Тэд нэр дараагийн аялалдаа явах гэсэн чинь нөгөө яриадсэн борооных нь хөлрөл эхэлж гисэн байдаг. Доод талын зам хүн явахын аргагүй ингээл гол шиг л урсаж байгаа юм чинь. Тийм болохоор энэ борооны хөлрлийг дуустал нь хүлээх буюу 3 сар хүлээх шаардлагатай болдог. Энэ хугацаанд Эрис аратан хоёр хүүхэдтэй нэлээд сайн найзууд болчихсон. Тэд нартайгаа байнга тоглодог боллоо. Рюдис тэднийг усанд орж байхад нь хараад аавд нь баригдаад юу ч болоод байгаа юм. Тэгсэн чинь энэ нөхрийн дүүн Гэлинагийн ах нь олж таарлаа. Энэ аратнуудын дош бол манай Гэлинагийн төрсөн нутаг байжээ. Гэтэ манай Гэлина жаахан сүрэгтэй гологддог байсан бол хүүхэд байхдаа мангас шиг л зэрлэг нэг гачин амтан байдаг гэж л дээ. Эрис Рюдис хоёрын багш нь Гэлинагийн тийм мэдээд нөгөө ах нь хүртэл гайхаад тийм зэрлэг амтан сэлмээр тулдаг гэж юу гээл. Тэгсэн чинь Гэлина бүр хаан төвшний сэлэмчин. Рюдисээс унших, бичих, тоо бодохыг сурчсан. Хүн өөрчлөгддөг юм аа гэж байгаа штеп. Би ер нь бас боддгоо л энэ анимын гол философи нь бол хүн өөрчлөгддөг юм аа. Одоо харал та манай Рюдис өмнөх амьдралдаа нэг арчаагүй амтан байсан. Одоо тэгсэн чинь хаа байсан энэ хүртэл ирчихсэн л байна. Эрис ч гэсэн Рюдистэй уулзахаас өмнө гачин гадаар аштай амтан байсан. Одоо тэгсэн чинь хүмүүстэй олигтой харилцдаг, хүний үгийг сонсдог, хүмүүжчихсэн байгаа байхгүй юу? Манайхан тэгээд энэ анимыг битгий гаж тонтой гэсэн талаас нь хүлээж авч үзээрэй. Рюдис энэ 3 сарын хугацаанд нөгөө нэг томчуудтай юм ихээр балчирдаад хүүхдүүдтэй тоглоё ихээр томдоод гэдэг шиг юм нь болоод яг нэг тийм засварт нь орчоод өөдөж өгөх гээд тэгээд Light Novel дээр манай хүн ерөөсөө л нэг нисдэг болмоор ин гэж бодоод агаарын шидээр тэнгэрт нис гэж үтсэн байгаа юм. Өөрийгөө даватараа ингэж бодд юм уу хайшин. Сая бас тарзан болцсон л тоож явсан тий. Тэгснээ бүр Адам Евагийн үлгэрт орцсон живж явах шиг. Үнэхээр л агаарын шидээрээ нис гэж үзэж оролдоод тэгээд тэр нь бүтлгүүтээд шууд газар доошоо унаад нуруугаа хугалсан байт юм аа гэж. Гэхдээ нисэх гэхээсээ илүү хөөрөх нэг арга зохиосон. Газрын шидээр өөрийгөө тэнгэр рүү түлхэж тэгээд агаарын шидээр өөрийгөө тоормслох гэх мэт юм юугаар нэг тийм өндөр өсрэлтээр л нисээд байгаа юм уу та. Тэгээд зүгээр сууж явахын оронд Рюжертийн фигуруудыг маш олноор нь хийсэн байт юм билээ. Явсан газар болгондоо Рюжертийн фигурыг ингээ хүмүүс тарааж өгöd ах юм бол аяанда бас ингээд супер довгийн нэр хүнд нь өснө гэж бодчихъя. Борооны улирлын чашгүй нэгм дууслаа. Тэдэнд араатны тосгоноос аян замтан зориулж морь хөсөг өгсөн бөгөөд 5 алтан зоос 5 мөнгөн зоос өгчээ. Энэ газрын зураг дээр харагдаж байгаачлан яг энэ голын зураас бол торгоны зам гэж ярьдэн штэ. Тэрэн шиг маш аюулгүй худалдаа хийдэг, кемпэлж болдог. Яг ингээд явхад зориулсан зам байт юм билээ. Энэ замыг л дагаад яваад байхад Милис хаант улсын нийслэл хотод очих юм байна. Тэднийг яг аян замдаа гарахаас өмнө нөгөө араатан чинь Эристэй нэг эсрэг нэг дуэл хийгийнэ. Гэлинаг юу заадаг гэдгийг шалгамаар байгаа юм байх. Тэгсэн чинь ганц л сэлмээ хаврилдуулаад болчихлоо гэх юм. Рюдис маань юу ч ойлгодгүй. Ийхүү тэд нэр араатны тосгонтой салах ёс хийгээд явцгаас юм. Нөгөө нэг дил суул юм байвал гусчдаг гар чинь хурж ирээд Милис хаант улсын нийслэл рүү дайгдъя гинэ. За өнөөдөр хэсэг ингэ дууслаа. Тэгээд би одоо та нартай вебсайтаа хэрхэн ажиллуулахыг зааж өгөх гэж байна. Бичлэгийг маань энэ хүртэл үзсэн байна гэдэг чинь та нараа Mushoku Tensei дуртай байгаагийн шинж тийм үү? Энэ анime нийтдээ 26 ширхэг Армантай. Одоо Армантай гэж хэлэхүү одоо Light Novel. Тэгээд өнөөдрийн энэ миний бичлэгэндээ ярьсан бүх зүйл би Армануудыг нь бүгднийг нь уншиж ингээ мэдээлэл цуглуулan бэлтгэж та нартай ярьж өгсөн байгаа. Мэдээж би бас Арман дээр нь гарсан бүх үг өгүүлбэрүүдийг хэлээд байхгүй. Ингээ маш олон ингээ үлдээсэн мэдээллүүд, сонирхолтой баримтууд, мэдээг үүсгүүд зөндөө байгаа. Та нар хэрвээ энэ анимыг илүү гүнзгийрүүлэн судалж, тэнцийг илүү танин мэдхийг хүсвэл Арманыг нь унших нь хамгийн зөв сонголт. Мангаг нь бол гоё гэж хэлэхгүй. Ямар ч ингээ сайт харагдаж байна. Комент хэсгээр би линкийг үлдээсэн байгаа. Хамгийн ихний зүйл бол энэ нэвтрэх гэсэн хэсэг рүү ороод өөрсдийгөө бүртгүүлээд Gmail хаягаараа бүртгүүлж ороод нэвтрээд тэгээд энэ гишүүнслэл гэсэн хэсэг рүү ороод хэрхэн Light Novel-уудыг худалдаж авах заавар байгаа. Тэгээд Animax-тэй ер нь бол адилхан зарчимтай энэ ингээ банкныхаа дансыг бичсэн байгаа. Ийшээгээ мөнгө шилжүүлээд өөрсдийгөө бүртгүүлсэн Gmail хаягийг гүйлгээнийхээ утган дээр бичиж яваалаад энэ үнийн мэдээлэлээс та нар сонгоод хэдэн төгрөг шилжүүлэхээ шийдээрэй. Тэгээд хэдэн төгрөг ирснээр нь шалтгаалаад би та нарыг хэдэн минутын дараа тэр чаптрыг унших боломжтой болгож өгнө. 7 хоног болгон бишнээр 10 чаптер орчуулан тавих болно. Энэ аниме нийтдээ 277 чаптертай байгаа. Тэгээд 7 сарын дараа хэд бүрэн орчуулж дуусах юм. Худалдаж авах зарчим нь би 10 чаптер 2500 төгрөгөөр үнэлж байгаа. 40 чаптерыг багцаар нь авах юм бол 100000 төгрөг төлөх байсныг 8000 төгрөгөөр худалдаж авах боломжтой. Тэгээд бүх чаптерыг нь худалдаж авах юм бол 70000 төгрөг төлөх байснаас 50000 төгрөг болгож хямдруулан авах боломжтой. Тэгээд заавал эхний чаптераас эхэлж тоологдож та худалдаж авах боломжтой. Түүнээс ш дундаас нь энэ тэндээс нь чаптер
чаптар худалдаж авч унших боломжгүй байгаа гэдгийг сануулъя. Бас нэг зүйлийг сануулж хэлэхэд та тэр чаптрыг худалдаж авах юм бол насан туршдаа тэнийг үзэх боломжтой. Нэг өстөө хугацааны хязгаар гэж байхгүй. За та нар ингээд таг ингээ юу ч ойлгохгүй байгаа бол би Facebook хаягаа бас комент хэсэг дээр үлдээчи. Та нар тэгээ тийшээгээ холбогдоод надаас хувийн зөвлөгөө аваарай. Асууж тодруулах зүйл байх юм бол асуугаарай. За өнөөдрийн бичлэг ингээд дуслаа, дараагийн бичлэгээр уулзалтаа баяртай.